Монгол улсад 1997 оноос эхлэн хөгжиж ирсэн мэтгэлцээн нь эртний Грекээс ихтэй бөгөөд өдгөө чөлөөт ардчилсан орнуудын өсвөр үе залуучуудыг мэдлэг ур чадвартай, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн мэтгэлцээн нь манай улсад Карл Попперийн парламентын, шүүхийн, бодлогын гэсэн дөрвөн төрлөөр хөгжиж байгаа бөгөөд Отгон тэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэгээс хамтран Карл Попперийн мэтгэлцээний төрлийг хөгжүүлэх зорилгоор мэтгэлцээн хөтөлбөрийг 2015-аас 2019 оны хооронд 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Мэтгэлцээ хөтөлбөр Монголд орж ирсэн он цагийг ярих юм бол 1997 оноос хойш альбисны хөтөлбөр болгоо явдаг. Тэгээ явцын дунд Орсын сангийн санхүүжилт тасраад 2003 оноос хойш бол яг байгалаараа гэдэг шиг залуучуудын дунд мэтгэлцээ хөтөлбөр хөгжөөд эхэлсэн. Тэгээд энэ нь бол төдийлөн хүрээг тэлж чадахгүй зөвхөн оюутан хөтөлбөрлөг л ордог байлаа л да. Тэгээ энэ нь явцын дундаа ямар шүүмжлэлт хүртээд эхэлсэн бэ гэхээр ер нь мэтгэлцээ хөтөлбөр зөвхөн тэмцээн оролдоо ихээс илүү хөтөлбөрийн хэмжээний юм хэрэгжүүлээч. Хоёрдугаар цар хүрээгээ тэлээд буцаа сурагчийн хөтөлбөрөөр сэргээгээч гэдэг энэ саналууд бол байнгын мэтгэлцээний хуучин шинэ хүмүүсээс багш нар оюутнуудаас ирдэг байсан энэ санал. Ингээд Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим 2015 оны 11 сарын 26-нд байгуулагдаад бидний хамгийн эхэлж бодсон хөтөлбөр бол энэ сурагч хөтөлбөр юм байна. Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим гэж байгуулагдаад 3 дахь жилийн нүрийг үзэж байгаа. Энэ 3 жил гарангийн хугацаанд ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн анх зарах хэмжээнүүдийг маш олноор зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл би ер нь хин юм бэ? Би ирээдүйд хэн болох юм бэ? Монгол улс яах ёстой юм бэ? Яаж ер нь хөгжиж явах ёстой юм бэ? Хөгжил гэж юу юм бэ? Энэ нийгмийн хөгжилд би ер нь яг яаж оролцох ёстой юм? Бидний үе яаж оролцох ёстой юм бэ гэдгийг энэ ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд үе шаттайгаар системтэйгээр олгож өгж байгаа, өөрийг нь өөрөөр нь хөгжүүлж өгж байгаа маш том хөтөлбөр бол энэ Карл Попперийн мэтгэлцээний хөтөлбөр байгаамаа. 2015 онд мэтгэлцээний улсын томоохон тэмцээн уралдаангүй мэтгэлцээний клубүүдийн тоо цөөрсөн байдалтай байсан бол 4 жилийн хугацаанд улсын аврах шалгаруулах тэмцээн 5 удаа, анхлан мэтгэлцэгчдийн тэмцээн 3 удаа, хүний эрхийн мэтгэлцээний тэмцээн 4 удаа, нийслэлийн аврах шалгаруулах тэмцээн 1 удаа, дүүргүүдийн аврах шалгаруулах тэмцээнүүд 45 удаа, аймагуудын аврах шалгаруулах тэмцээн 83 удаа, багш нарын улсын аврах шалгаруулахт мэтгэлцээний тэмцээн 3 удаа зохион байгуулагдаж 40 гаруй мэтгэлцээний клубүүд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. За сурагчдын хувьд бол дэндүү гэгэн. Би бол гэгэн гэдэг үгээр л энэ өнгөрсөн 40 сарын хугацааг томьёолж хэлнэ. 16-гийн нуглаан дээр яг тэр ханан дээр хамгийн сүүлийн оноо баалууд тавигдаад шалгаруулалт явагдаад 16-гийн нуглаан дээр үлдэж байгаа багийн баярлж байгаа харц инээд мөн ялагдаад ингээ хоцорч байгаа тий 17, 18, 19-оор 20-оор ч юм уу гарсан багийн ялагдаад уйлж байгаа тэр хүүхдүүдийн нулимс бол ерөөсөө ингээ тэр чигээрээ юм гэгэн харагдаж байгаа. Тэгээд мэтгэлцээ хөтөлбөрийг анханаас нь зохион байгуулахад гар үе оролцож сэтгэл зүрхээрээ хамт байсан Отгон тэнгэр их сургуулийнхаа удирдлагуудад, багш ажилтнуудад, сурагчдад, оюутнуудад бас маш их баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. Улсын сургуульч тэр болгон амралтын өдрүүдээр хаалгаа нээж өгдөггүй ийм боловсролын тогтолцоонд бид амьдарч штэ. Тэгээд Отгон тэнгэр их сургууль бол бүхэл цаг үед Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимд мэтгэлцэгчдэд, сурагчдад, оюутнуудад үе таалга нь үргэлжийн мөнхөд нээлттэй байдаг. Би энэнд бол үнэхээр бахархалтайгаар би баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимыг удирдах энэ өнгөрсөн 40 сарын хугацаанд энэ мэтгэлцээнийг болохоос нь сайн сайхан болгох болтол нь хамт явсан мэтгэлцээний нэгдсэн танхимын ерөнхийлөгч хадагтай Болоожийн бүрөвсрөндөө бас маш их баярлалаа гэж хэлье. Мөн Отгон тэнгэр их сургуулийн багш Амрут Мөнх Цаяа гэдэг багш нартаа бас маш их баярлалаа. Та бүхний хичээл зүтгэл байгаагүй бол энэ мэтгэлцээн бол жишээ нь тийм өрнөн дэлгэр жишээ нь ийм сайхан хөгжиж чадахгүй байсан болов уу гэж би хувьдаа ойлгож байгаа. Мянгасан 91 онд байгуулагдсан Отгон тэнгэр их сургууль нь мэтгэлцэх ур чадвараар дамжуулан сургуулийн оюутнуудаа хөгжүүлэхийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид руу чиглэсэн мэтгэлцээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн байгууллага байсан.
Мөн 2016 онд Грек улсад зохион байгуулагдсан дэлхийн их сургуулиудын аврах шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаага Отгон дэнгэр их сургуулийн баг хамт олон амжилттай оролцсон ба 2020 оны тэмцээнд 2 дахь багаа илгээхээр бэлтгэж байна. Сайн байцгаана уу, намайг Адьясран гэдэг. Би 111 дэх сургуулийн 11-ийн Б ангид сурдаг. Анх мэтгэлцээн гэдэг ертөнцид 9 дугаар ангийнхаа хавар 4 сарын 5-ны өдөр орж ирж байсан. Тэгээд тэр цагаас хойш яг миний хувь хүн, миний яг өөрийнхөө олох ёстой зүйлийг би олсон болоо гэж боддог. Би мэтгэлцээнээр дамжуулж маш олон зүйлийг авсан. Надад мэтгэлцээний өгсөн зүйл магадгүй мөнгө шагнал, магадгүй цаасан өргөмжлөл, хүйтэн төмөр ээж болох ч гэсэн надад хамгийн гол өгсөн зүйл нь миний үнэт зүйл, миний баг, миний хамт олон байсан болоо гэж боддог. Тэгэд хамгийн анх мэтгэлцээнд орж ирчээд 9 дугаар ангийн охин, жоох охин хожигдох болгондоо уйлал Отгон дэнгэр их сургуулиас гарах болгондоо би нүдэндээ гомдлын нулимстай гардаг байсан. Тэгээд тэр цаг хугацаанаас хойш өнөөдрийн хүртэл би маш тууштай явж чадсан гэж боддог. Би өдөр болгон клуб дээр ирээд шийдлээ бэлдээ суудаг байсан. Шинийн 3-нд ч гэсэн клубийнхантайгаа уулзаад залгаад шийдлээ бэлдээ суудаг байсан. Тэгээд ингээд суух нь одоо бодоход ингээд хүмүүс бол ингээд асуудаг. Яагаад тийм хүн зүйлийн төлөө ингээд ийм их цагаа зарцуулаад идэм биш. Миний бодлоор бол яг энэ өгсөн зүйл миний хамт олон байсан. Миний баг байсан. Тэгээд мэтгэлцээн бол маш олон зүйлийг хүнд өгч чаддаг. Хичнээн танихгүй багийнхан ч гэсэн орон нутгийн багтай тоглоод тэр багийн өмнөөс харамсаад тэсэрний хожсондоо баярлаад сайн нөхөдтэй болох, сайхан найзуудтай болох надад үнэхээр их таалагддаг байсан. Тийм ч учраас надад бол би хизээч мэтгэлцээнд орсондоо харамсаж байгаагүй. Тэгээ хүний амьдралын хамгийн гоё нандин дурсамж юу вэ гэх юм бол магадгүй би дөнгөж одоо 17 настай надад үзэх зөвчнөн зүйл байгаа л та. Гэхдээ би 70 нас хүрсэн ч 80 нас хүрсэн ч хизээч энэ цаг мөчөө хизээч мэтгэлцээнд өнгөрүүлсэн тэр дурсамжаа мартахгүй гэж боддог. Тийм гэгээлэг, тийм сайхан дурсамжуудыг надад өгсөн мэтгэлцээнд би хайртай. Монгол улсын хөгжлийн төлөө цохилох зүрхтэй хүн бүрийг хөгжүүлэх нь боловсролын салбарт түүчилэн яваа Отгон дэнгэр их сургуулийн үүрэг билээ. Тийм ч учраас ирээдүйн иргэдээ бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэр гаргах чадамжтай болгох мэтгэлцээний хөтөлбөрийг 4 жилийн турш Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран хэрэгжүүлсэн юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн хичээлийн 3 байранд амралтын өдөр бүрээр сурагчид мэтгэлцээнээр хичээллэж, тус сургуулийг сонгон суралцж буй мэтгэлцэгч 40 гаруй сурагчдаа нийт 73 сая 500 мянган төгрөгийн сургалтын тэтгэлгийг олгоод байна. Хүүхэд залуучуудын хувьд хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө байдаг учраас мэтгэлцээний хөтөлбөрөөр дамжуулан хийсэн оюуны хөрөнгө оруулалт нь хөгжлийг түгээх олон манлайлагчдыг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.